Оюун болд өөрөө намайг допингоор унгана гэсэн зорилготой хүмүүс байгаа гэдэг авилгатай тэмцэх газар өргөдлөгөө яваад байгаа шүү дээ. Өөрөө тэгж яриад байгаа. Тэгэхээр эцсийн дүн гараагүй байхад бид нар цол хурааж болохгүй эцсийн шийдвэр хуулийн байгууллагын. Урд нь цол хороосон улсууд шүүхтэж явж байгаад буцаагаад зарлиг хүчингү болсон зарлигийг буцааж хүчингү болгодог ийм гараад ирсэн учраас хуулийн байгууллагын эцсийн хариуг хүлээжсэн байдалтай байна. Допинг хэрэглэсэн асуудлаар 30-40. Үгүй харин тэгэхээр хэрэгэлсэн үгүй юу гэдгийг чинь ерөнхийлөгчийн 5 газар тогтоохгүй шүү дээ. Биш. Ерөнхийлөгчийн 5 газар тогтоодгүй. Яг үнэнгээсээ хэрэгэлсэн байна гэдэг эцсийн одоо хуулийн байгууллагын бичиг ирүүл зарлиг гарахаас биш төрүүлж гомоо юм ихгүй л гэж байгаа. Эцлэг учраас солтойгоо байна гэсэн үг. Тэгэхээр цагаан сараар барилдана гэдэг нь барилдах боломжтой. Одоо мэдхгүй тэрийг үндсэн хөх олвол өгдөө шүү дээ. Ерөнхийлөгч оюун болдыг барилдуул эсвэл барилдуулахгүй гэдэг юм хэлэх хэрэггүй шүү дээ. Эсвэл бөөнөр явж гадаад улсад казино орсон Дөрүүлээ явсан билий те. та энэ дээр ямар Тий бөөнөр яг хоо хэдэн сарын өмнө төрийн албан агчийн ёс зүйн дүрмд өөрчлөлт оруулаад казино тоглосон бол халдаг болоод тэгээд хэд хэдэн төрийн албан агчийг халсан шүү дээ. Тэгээд тэр жишгийнхаа дагуу арга хэмжээ авах байлгүй дээ. Улсын их хурлын гишүүн гэсэн төрийн албан агч хэмжээ. арга хэмжээ авах хууль ёс зүйн байна. Төрийн албан агчийн ёс зүйн дүрм болвол төрийн албаны тухай хуульд нийцэж гарч байгаа. Урд нь энэ казино тоглосон эргээр 2-3 арга хэмжээ авагдсан шүү дээ. Тэгэхээр улсын их хурлын гишүүн бол ямар нэгэн одоо онцгой төрийн албан агч биш. Ялгаагүй л хэрвээ халагддаг бол ялгаагүй халагдах ёстой байх л та бодоход. Тэгээ энэ ардын намын улсын их хурл ардын намын засгийн газар нь тэр дүрмээ хэрэгжүүлээ явж чадах нь үгүй харъя. Таны намын хүн бас авч. Харин тийм байна. Эрдэнэтийн зураг мөн байна гэж та нар хэлээд байна шүү дээ. Би бол арай өөр юм уу гэж харсан. Эргүүлэн татах үндэслэл болж байгаа. Одоо хариуцлагатай болсон тэр эргүүлэн татах асуудал. Хариуцлага тооцох ямар Харин тэгэл төрийн албан агчийг казино тоглол ажлаас нь халдаг дүрмийг төрийн албан тухай хуульд нийцүүлээ гаргачлаа. Тэгээд тэрийг хэрэгжүүлнэ үү, хэрэгжүүлэхгүй байна уу? Ардын намын 65 гишүүнтэй улсын их хурлын ажил ардын намын одоо улсын их хурлын гишүүнээс доор албан тушаалын хүмүүс казино тоглол халдаг засгийн газар өөрийнхөө томилдог хүмүүсийг халах ёстой. Тэгээ энэ жишгээр л явах хэрэгтэй шүү дээ. зарим шүүгчдийн бүрийн эрхийг яагаад хэрэгжүүлэх юм? Авилгатай тэмцэх газар шүүхийн ерхий зөвлөл рүү бичиг явуулаад 17-оос 7% лөө 6 илүү хэрэг нь нотлогдохгүй байгаа учраас төдөлзүүлэхээ болиулж өгнө гэдэг бичиг ирүүлсэн. Ерөнхийлөгч үндэслэнүүдээр төлөвлөж өгсөн. Тухайн үедээ дөнгөж шинэ болсон Даштва дарга нь үнэхээр төдөлзүүлэх үндэслэлтэй гээд баахан видео бичлэг үзүүлээд байсан шүү дээ. Тэгээ одоо болохоор үгүй л гэж хэлээд. Тэгээ ямар тэрэн дотор нь бид нар оролцож болох биш. Шүүхийн ерхий зөвлөлөөс бичиг ирлээ төдөлзүүлнэ. Шүүхийн ерхий зөвлөлөөс бичиг ирлээ төдөлзүүлснээ бойлуулна. Шүүхийн ерхий зөвлөлөөс хэн нэгэн шүүгчийг халъя гэдээ ирэх юм бол бас хална. Тэгээс ерөнхийлөгчийн 5 газар ерөнхийлөгч өөрийнхөө санаачлагаар энэ нэг шүүгч авилга авсан байж таараа гэд халдаг хууль байхгүй л дээ. Үндсэн хуулиар барина. Тэгэхээр надаас асуугаад байгаа энэ олон асуултаа шүүхийн ерхий зөвлөлийн дарга Батбаяр гэдэг хүн байгаа. Тэрнээс очиж асуух хэрэгтэй. Ягаад гэвэл тэр хөдөлгөлзүүлэх үгүй юу гэдэг бичиг ирүүлэхийн өмнөх процессуудыг бид нар мэдэх ямар ч боломжгүй байгаа. Та өмнө нь хайгуулын шүүрлийг төрийн мөнгөөр хийсэн лицензүүдийг эргэж харна. Тодорхой хэмжээний цагаан сургууль ордын тодорхой авна гэдэг ийм мэдээлэл. Зөвхөн цагаан сувраг биш. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулсан бүх ордыг улс өөрийнхөө мэдэлд авах ёстой. Энэ бол зарчим. Тэрийг энэ ардын намын улсын их хурл засгийн газар хийхгүй одоо 3 жил болж шít. Зөвхөн цагаан сувраг биш бүгдээр ингэн. Ягаад гэвэл тэр хувийн компани өөрөө эрсдлээ хийж тэр ордыг олоогүй учраас гэж байгаа шүү дээ. Рио Тинто шиг өөрийн хөрөнгөөр эрсдлийгээд
1.1 хэдэн километр өрөмдөөд олдсон болвол одоо ашиглалтуудын хуулийнхаа дагуу явна. Тэгээд сагаан суурагч бай, эрдэнэс таван толгоорч бай. Одоо социализмын үед тайгуул хийгээд илрүүлсэн бүх орд бол улсын өмч. Тэрнтэй энэч маргахгүй. Зүгээр тэр хуулиа ардын намын засгийн газар хэрэгжүүлэхгүй байгаа. Та сонгуульд нэг дэвшгүй. Одоо дэвшил таарна шүү дээ. Ажлын үйл явц өнгөрсөн юм шүү. Би ч нөгөө сайттай адилхан зиндааны албан тушаал ажиллаа хийнгээ дэвш болдог. Улс төрийн албан тушаал. Алжирын болохоор хууль зөрчилтэй 48 цагийн дотор асуудлыг шийдэх хэрэгтэй. Тийм байлээ. Шийдэж чадахгүй гэд хуулийн сайд нь хууль зөрчихөөс өөр аргагүй болтой гэж мэдэгдсэн. Энэ дээр юу та ямар байр суурьтай? Одоо эн чинь шин юм биш шүү дээ. Байнга л хууль зөрчиж байгаа шүү дээ. Одоо тэгэл зөрчөөд явж байхаас. Хууль тогтоохыг заавал хуулиа зөрчөөд гэж байна. Харин тийм ингээл зөрчөөд байж болдог л болж шүү дээ. Улаан гэдэг гишүүн налга болчгоор л бүх юм нь хуулиа зөрчөөд болж байна. Татварлагчдын Заавал бүрэлдэхүүнтэй хуралдан гэсэн байхгүй байлгүй дээ бодоход. Тэгээ улаан байхгүй гэдгээр шалтгалж байгаа байлгүй дээ бодоход. Бодохож гэж гаргана шүү. Тэрийг хасчаа гаргах шүү тэгээд. Та өөрөө дэвших юм уу? Би хаанаас дэвшиж болно шүү дээ. Ягаад заавал өрөнгө. Тийм мэдээлэл байсан. Тий. Хаанаас дэвшиж болно. тэтгэврийн зээл тэглэх шийдвэр гарсан. Одоо яг ямар процесс өрнөж байгаа бол одоо жишээлбэл одоо Тэтгэврийн зээл тэглэх үндэсний аюулгүй байдлын шийдвэр 12 сарын 18-нд гарсан. Улсын хурал засгийн газар энийг хэрэгжүүлсэн. Тэгээ бодвол одоо төргөн шуурхаал хэрэгжүүлэх байлгүй дээ. Хууль тогтоохыг хууль зөрчөөд байгаа хэн хэсэг? Одоо сонгогчд тэнэ шүү дээ. Та нар ингээд Тийм үү? Бусад одоо үйлчлэлтээс энэ ерөнхийлөгч энэ нэг хурал одоо туйлын бүтлгүй их хурал байна. Тараачаа гэдээ одоо 3 удаа хэллээ шүү дээ. Бичиг явууллаа. Тэгээ тарахгүй л байна. Ерөнхийлөгч дөрөв гэдэг ямар асуудлаар айлчлал хийх юм бол? Айлчлал гэж ойлгосон. Албан ёсны айлчлал. Давусын 50 жилийн явуулж байгаа. Давусын эдийн засгийн форумын тэнд оролцоод Норвегид үргэлжлүүлэн албан ёсны айлчлал. Та намын сонгуулийн штабыг удирдах уу? Гэхдээ одоогоор шийдээгүй л байна. Юу ч гэсэн юм жоохон тодорхой болог. тэгэхээр цагаан сар мар эдийн өгнө гэсэн үг үү? би арчилсан намд одоо инх бол мөнгө зөвлөл болохгүй. Нэр дэвшүүлэх аваагүй шүү дээ. Тэгэхээр арчилсан нам бол нэр дэвших бодолтой хүмүүсийг арчилсан намд улс төрийн намын хуулийн дагуу иргэн үнээс 1 сая, байгууллагаас 10 сая хязгаар дотор хандив цуглуулж өгөхийг хүсэж байгаа. Тэрнээс одоо Дэмжин мөнгө гэж авч. хоёр тий улс төрийн намын арчилсан намын хувьд бол хандив тэрийг би хандивлахгүй. Намаа гишүүн болгоё гэж бодож байгаа. Улс төрийн намд хандив өгөх хуулиараа зөвшөөрөгдсөн. Монгол улсын иргэн эсвэл Монгол улсын аж ахуйн нэгжүүд өгч байгаа. Би бол урайлж хандив бол төлсөн. 2 сарын 1-нд дахиад дараагийн 30 саяыг бас төлөх бах. Ер нь бол хандивгүйгээр сонгуул дэлхийн аль ч улсад явдаггүй. Одоо та бүхэн мэдж байгаа Америкийн нэгдсэн улсад намын доторх парамери буюу одоо нам дотроос ерөнхийлөгч нэр дэвшүүр ажиллагаа явагдаж байна. Тэрэн дотор бүр ийм дүрмтэй шүү дээ. Одоо ингээд та нар англи хэл дээрх их сурвалжийг харах юм бол бүгд найрамд нам дотор бол парамери байхгүй. Ягаад гэвэл ажиллаа хийж байгаа ерөнхийлөгч учраас тэнд ямар нэгэн сонгуулиугаар явна. Арчилсан нам дотор эхлээд 10-15 хүн байсан. Одоо ингээд багасаад байгаа тоон. Одоо нэг 6 өнөө 7 орчим болцсон байгаа. Тэгээд тэр арчилсан намын 6-7 хүн дотор арчилсан намын сонгуулийн штаб баасна. Америкийн арчилсан намын сонгуулийн штаб баасна. Тэдэн сарын тэдэн гэхэд тэдэн сая долларын хандив цуглуул чадахгүй болвол чи дараагийн дебатанд орж чадахгүй гэж. Сая Эндрю Янг гээд хятад гаралтай Америкийн иргэн хамгийн сүүлийн дебатад орж чадсангүй. Тэгээ би ингээд нөгөө мөнгөө цуглуулж чадаагүй учраас дебатанд орж чадсангүй. Дараагийн дебатанд орохын тулд надад тэдэн сарын тэдний дотор тэдэн сая доллар хэрэгтэй байна. $10, $20, $30 чамаагүй өгчөөч гээд. Тэгэхээр яагаад Америкийн арчилсан нам мөнгөний шалгуур тавиад тэр нь бүр тодорхой хугацаатай тэр нь одоо дараачийн шатны
сонгуулийн үйл ажиллагаанд оролцох шалгуур болоод байна гэхээр хэрвээ тэр хүнийг дэмжсэн одоо 10 20 30 долларын хандив өгдөг хийдэж байдаг 1 сая хүн 2 сая хүн байхгүй бол тэр хүнийг жинхэнэ сонгуульдаа очиод амжилт гаргаж чадахгүй гэж үнэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ намдаа хандив цуглуулдаг нэр дэвшгийн үнэлэх авсныхаа дараа өөрөө дансаа гаргаа хандив цуглуулдаг бол хамгийн хуульд нийцсэн дэлхийн нийтийн жишгээр явж байгаа. Тэрнээс юу гэж одоо хувьяасаа мөнгө төлөөд сонгуульд ордог ийм тэнэг хүн энэ дэлхий дээр байхгүй шүү дээ. Ардын намын ерөнхий сайдын хэлсэн ямар ч хандивгүйгээр сонгуульд орно гэдгийг бол харин хуулийн байгууллагууд шалгах хэрэгтэй. Яагаад гэхээр ямар зардлаар сонгуульд орж ийн зардалгүйгээр сонгуул хийн гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр ямар зардлаар сонгуул хийж байгаа бүгдийг А Б-г тайлбарлах ёстой. Сонгуул болоогүй үед ч хандиваа тайлбарлах ёстой, сонгуулийн үеэр ч тайлбарлах ёстой, сонгуулийн дараа ч тайлбарлах ёстой. Тэгэхээр энэ улс төрийн намын санхүү шилэн байна гэдэг бол одоо та нар арчилсан нам дээр очиод хин гэдэг овг нэртэй хүн ямар компани хэдэн төгрөг төлсөн бэ гэж асуухад тэр мэдээллийг өгөх одоо үүрэггүй боловч өгнө гэж эрдэнэ дарга нь яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бол та нар мэдэж болно. Бүх улс төрийн 33 нам та нар очиж яг ийм асуултыг тавиад ийм мэдээлэл авах хэрэгтэй. Аль нь өгч вэ, аль нь өгөхгүй вэ? Ардын нам өгч вэ нү, арчилсан нам өгч вэ нү, аль нь өгөхгүй вэ гэдэг бол эндээс бол ямар нам нь одоо дараагийн шууд хардлага гарч ирж байгаа. Жидүүгийн мөнгө идсэн одоо 60 тэрбум мөнгө идсэн учраас ардын нам хандивгүйгээр явах гэж байна гэж. Тэгэхээр асуудал бол өөрөө маш тийм өргөн хүрээтэй асуудлаа. Дэлхийн нийтийн жишг бол ийм байна. Миний ярьсныг шалгыг бол одоо Америкийн 2 намын сонгуулийн дотоод сонгуулийн ямын зүгээр л Google дээр үзэхэд бүгд гараад байна. Улсын хурлын гишүүдэд казиног судлах шаардлага байгаа. Казино Одоо бол судалж ирсэн юм аа. одоо тэгэл орж болохгүй казиног судлахаар орохоос бусдаар улсын хурлын гишүүд орж урна гэдэг дүрэн байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо судлах шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр л хөтөлбөрт нь тусгадаагүй тэгээд одоо судлах бол хэрэггүй бах уу. Тэр сайн мэддэг улсууд нь хуулийн бичээ өгчөж байгаа шүү дээ. Энэ хариуцлагыг яг улс төрийн намаар ярих хэрэгтэй юм уу? Намынхаа дотоод асуудлаар ярих хэрэгтэй юм уу? Одоо бол улсын хурлын ёс зүйн одоо бол төрийн албан хаагчийн ёс зүйн тухай яригдж байгаа учраас улсын хурлын ёс зүйн дэд хороо одоо энэ хамаг юм л ажиллах хэрэгтэй шүү дээ. Хэрвээ засгийн газрын ямар нэгэн агентлагийн эсвэл одоо төрийн өмчт үйлдвэрийн газар эсвэл сайд, дэд сайд төрийн нарийн тоглосон бол засгийн газар өөр дээр ярина. Одоо бол улсын хурлыг улсын хурл өөр дээр ярина шүү дээ. Та магадгүй сонгуулийн штаб өдөрт хаад болчихвол Гэхдээ одоо арчилсан нам чинь өөрийн гэсэн дарахтаа тэр хүн штабаа удирдах таарна шүү дээ. Би бол одоо ямар нэгэн жижиг сажиг туслах ажил хийн шүү дээ. Тэр тусмаа хөдөө явуучих юм бол тэгэл энэ штабд намайг болчих шүү дээ. Энэ 100 саяын дэнчин өгөөд нэр дэвшлээ гэхэд хэрвээ ганц сонгогдоогүй бол нам улс төрийн бодлохоор дэмжинэ гэдэг ийм одоо тайлбарыг дарга өгöd байгаа шүү дээ. Энэ ч одоо анхан тушаалд хуваарлна гэсэн үг юм уу? Тэр бол арчилсан намд ямар нэгэн нөхцөлгүйгээр өгчөж байгаа хандив. Арчилсан нам энүүгээр 2020 оныхоо сонгуулийг хийн. Тэр арчилсан нам ялна уу, ялахгүй байна уу? Тэрнээс үл хамаарсан хандив шүү дээ. Ямар нэгэн нөхцөлгүй хандив. Улс төрийн намын тухай хуулийн хандив гэсэн хэсгийг олоод уншвал бүх юм ойлгогдно. За баяртай. Түрүүн би ярьсан чи байгааг баха. Тий. Улаан гишүүнээс болоод энэ хамаг юм хойшиж болохгүй тэр ихтэй эрдэнэ заавал 100 байж хорлох гэсэн юм байна. мэдгүй. Тэрийг